За Монгол Улсын засгийн газраас иргэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-ээс эхлээд 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд бүх одоо иргэн зарим аж ахуйн нэгжүүдийн дулаан цахилгааны төгөлдрийг тэглэх ийм шийдвэр бол гаргасан байгаа. За энэ бол одоо цаар тахал хөл хоройтой иргэдийн орлого буурсан үед бол Монгол Улсын засгийн газраас ард иргэдэд дэмжсэн юм бодит одоо шийдвэр болсон гэж хэлж болно. За тэгвэл одоо яг энэ шийдвэр иргэн аж ахуйн нэгжүүдэд ямар одоо дэмжлэг одоо дэм болох вэ гэдэг та бүхэндээ бид сурвалжлага хүргэх гэж байна. За яг одоо үзэгч та бүхэндээ бид 32-ын тойрогоос баруун тишээ Баянбүрдийн тойр хүртэлх замд зогсож байна. Энэ хэсэгт бол одоо авто худалдаа, авто засрын үйлчилгээ байдаг. За өдрийн орлогоор одоо амьдрал ахуйгаа залгадаг дугуй засварын одоо бичил бизнес эрхлэж байгаа иргэдэд энэхүү Монгол Улсын засгийн газрын шийдвэр хэр одоо дэм болох вэ гэдэг үзэгч та бүхэндээ сурвалжлая. За яг одоо дугуй засварын үйл ажиллагаа явуулж байгаа иргэдтэй асуулзъя. За сайн байна хаа. Сайхан үлдэж байна уу та? За сайхан. Тэгэхээр сая Монгол Улсын засгийн газраас иргэн аж ахуйн нэгжүүдийн одоо дулаан цахилгааны тэглэх хэм шийдвэр гарсан шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас энэ дугуй засвар бизнес, жижиг бизнес эрхлэхийн хувьд энэ төр засагч ер нь төр засгийн шийдвэр аж ахуйн нэгжүүд хэр дэмтэй гэж та бодож байна? Ажгүй биднүүдэд бол хувь нэмэр бол их орж байгаа шүү дээ. Биднүүд бол ажгүй. Биднүүдийн хувьд бол их тос нэмэр болж байгаа шүү дээ. Энэ тогны мөнгө, нүүрсний мөнгө биднүүд дотроо галгаагаа хийн. Хөлөө нүүрсний мөнгө, энэ тогны мөнгө бол биднүүдэд их нэмэр болдгоо шүү дээ. Танаа сад тог хэд гарах вэ? Энд нэг биднүүд чинь нэг 100,000 төгрөг хуваад төлдөг шүү дээ. Тий. Та нар дотроо хүмүүс ингээ хуваагаад хуваагаад хоорондоо хуваагаад төлдөг. Хэдүүлээ ажилтдаг вэ? Биднүүд ээлжээр гуруулаа. За. Хэдэн жил ер нь үйл ажиллагаа явуулж байна? Би энд нэг 10 гаруй жил болж байна. За сайн байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан. Тэгэхээр сая Монгол Улсын засгийн газраас иргэн аж ахуйн нэгжүүдийн дулаан цахилгааны 7 сарын эрт оны 7 сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гарсан. Тэгэхээр таны хувьд дэнжээ бас дугуй засвар гэдэг бичил бизнес эрхэлдэг. Тэгэхээр энэ бичил бизнес эрхлэж байгаа бизнес эрхлэгч ер нь хэр дэм болох бол та үзэл бодлоо илэрхийлээч. За ер нь засгийн газрын шийдвэрийг л их дэмжиж байгаа. Энэ олон хүмүүсийн амьдрал асуудлууд их хэрэгтэй юм болсон гэж ойлгож байгаа. Ер нь бидний хувьд бол сардаа бол одоо нэг тогоор ярих юм бол одоо тог гэдэг нэг 50-60 мянган цаасны тог хэрэгэлдэг. Энийг өгөхгүй болно гэдэг чинь бас 6-7 сар өгөхгүй байна гэдэг чинь бол одоо бид бүгд одоо энэ хуваарь ажилласан өдрийн орлоготой улсууд бол асар их тийм болж байна. Сая бас хөл хорой тогтоогоод ажиллахгүй нэлээ эсвэл орлоо тасалдлаа шүү дээ. Тэгээ энд бол ер нь хуваарь одоо өдөр тутмын орлогоороо ажил хийдэг улсууд бол айгүй хүнд цохилт, айгүй эвгүй юм болсон. Ер нь одоо ингээд ажил нэгдэж ер нь ингэж байгаа энэ улсуудын бас амьдрал ахуйд бол асар нэмэр болж байгаа. Тэгээд засгийн газрын гаргасан бодлого шийдвэрийг бол маш зүйтэй ард түмэнд зөв юм хийлээ гэж ойлгож байна. Тэгэхээр энэ Монгол Улсын засгийн газраас цаар тахал нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн аж ахуйн нэгжсэн юм шийдвэр гарлаа, дэмжсэн шийдвэр гарлаа. Таны хувьд энэ шийдвэрийг хэрхэн яаж хүлээж авч байна? Энийг таатай хүлээж авч байгаа. Энэ хойроо хөдөлмөр эрхэлдэг өдрийн орлогоор амьдардаг хүмүүс биднэрт бол маш сайнаар нөлөөлж байгаа. Биднэрт байтугай одоо айл өрх үрд. Тий. Сарын нэг 60-70-80 гардаг шүү дээ тогны мөнгүүд. Тий. Тэрнээс чөлөөлнө гэж асар их боломж гэсэн үг л дээ. Тий. Та хэдэн жил энэ ч яг дугуй засвар ажиллаж байна? Би одоо энэ дээр 6 дахь жил рүү орж байна. Тий. Гагнуур дугуй засвар яагаад. Тий. Тог бол ер нь бол бас л сар болгон тогны мөнгө төлөхгүй байна гэдэг бол тэр хэмжээгээр орлого олж үлдэх. Тий. Өөрсдөө амьдрал аж ахуйд маш их нэмэр болно л гэж бодож байгаа шүү дээ. Тий.